За дараагийн мэдээ жудаг брендийн талаар. Жудаг гэхээр яалтчгүй л эрчүүдтэй холбоотой, эрчүүдийн ноён нуруу тийм ээ, эрчүүдийн маань ёс жудагтай холбоотой санагдаад байгаа. Тийм байна. Тэгэхээр яалтчгүй холбоотой. Ягаад тэгэхээр гэр бүл болоод 17 жил болж байгаа буян дэлгэр оюун дээр гэдэг энэ гэр бүлтэй холбоотой л да. Буян дэлгэр оюун дээргээ сонсч байсан шүү дээ. Хайрлагдсан юм ихтэй. Яг мөн. Ингээд номын зохиолч. Тэгээд яг оюун дээрийн хувьд нөхөртөө төрсөн өдрөөр нь бэлэг болгож өгөхөөр зангаа цамцсан дээр зүү ороо хойдлоор маш гоё тийм хувцас уралж өгч байгаа юм л да. Тэгээд яг энэ бүтээлийнхаа яг эцсийн гоё тэр гайхалтай үр дүнгийг хараад жудаг нэртэй брэндтэй болёо. Ягаад тэгэхээр Монголын яг ёс заншил уламжлалыг харуулсан энэ сайхан зүү ороо хойдлоор орчин үеийн ямар ч хувцсан дээр бид бас гангарч болох юм гэсэн санаа гаргаж байгаа юм байна. Тэгээд яг нөхөртөө зориулаад хийсэн нөгөө хайрын бэлэг маань бүр жудаг брендийн дайтай болохоор бэлтгэгдэж байгаа энэ талаарх сонирхолтой байна. За зөвхөстэй үргэлж. Буян дэлгэр оюун дээр хоёр гэр бүл болоод 17 жил болж байна. 3 сайхан хүүгийн ээж аав. Буян дэлгэрийн гэргийн оюун дээр гэр бүлийн радио 104.5-ын цэцгийн хат нэвтрүүлгийн хөтлөгч. Тэрээр нөхөртөө цагаан сараар дайлан уйж биелэглэх санаа гаргаж радио нэвтрүүлгийнхээ сонсогч охид эмэгтэйчүүдийг уриалж ажил хэрэг болгож байсан. Үндснийхээ угалзаар зүү ороод сэтгэл гаргаж урлаж байсан гэргийн нарынхаа хөөргөний дайлан бэлгэнд авсан олон эрчүүд баярлаж гэр бүлүүдэд дулаахан сайхан сэтгэгдэл төрж байгааг харсан оюун дээр нөхрийнхөө төрсөн өдрөөр торгон дээр зүү ороож гойсон зангаа цамц бэлгэлэхээр санаа гаргаж загвар зохион бүтээгч Ганаатай хамтран ажиллаж энэ сайхан чамин сэтгэл гаргаж урласан бэлгийг нөхөртөө бэлгэлж цаашдаа жудаг нэртэй Монголоос урьдчилсан брэндийг хөгжүүлэх юмсан гэсэн ориглон хүсэл тэмүүлэлтэй ажиллаж байна. Тэгээ энэ бол бас нэг зүйлийг дурдсан зүйтэй. Манай гэр бүлийн радио өнгөрсөн онд Монгол аав төслийг хэрэгжүүлээд тэгээд энэ төслийн хүрээнд олон нэвтрүүлгүүд хийгдэж байгаагийн нэг нь жудаг нэвтрүүлэг. Тэгээд жудаг гэж юу юм бэ? Жудагтай байдал гэж юу юм бэ? Жудаг маань өөрөө олдмол юм уу, төрмөл юм уу? Эрэгтэй хүний ямар мөн чанарын гэдэг тухай маш олон нэвтрүүлгүүд хийгдэж байгаа. Тэгээд одоо энэ зангааг ингээд хараад үзэх юм бол яагаад одоо жудаг брэнд гэж нэрлэх болсон байна? Нэвтрүүлэгтэй холбоотойгоос гадна нөгөө торог гэдэг маань өөрөө тий үндэсний хэв маягийг харуулж байгаа. Үүн дээрээс зүү орооно гэдэг маань өөрөө бас Монголын өв уламжлалын нэг байгаад байгаа. Тэгээ зангааны түүхийг аваад үзэх юм бол маш олон мянган жилийн түүхийг бол дурдж болох байх тий. Еврейхэ зангаа гэдэг ч юм уу одоо юу гэдгийг ёслолын, ажлын ингээл маш олон зүйлийг дурдах байх. Гэтэ энэ бол нөгөө торгон дээр зүү ороож өгснөөрөө онцлогтой. Тэгээд нөгөө жудагтай байдал нөгөө энэ маань өөрөө хээгээ алдаагүй хэн дээрээсээ барьж ойсон учраас тий үнээс гараагүй бас одоо хээнээс нь төөрөөгүй яг хэн дээр нь тодруулж ойж байгаа. Тэгээд энэ маань өөрөө үндэсний ховууламжлалыг шингээгээд дээрээс нь жудаг гэдэг маань өөрөө яг Монгол эр хүний жинхэнэ мөн чанарыг харуулдаг. Тэгээд загвар зохион бүтээгчтэйгээ хантайгаа ярилцаад яг л зүү оролт ойсон юм чинь одоо энийг зүүсэн эр хүн гадаад явлаа гэхэд хүмүүс бол зангааг мэдж байгаа одоо. Тэгээд хүү энэ юу вэ гэж одоо асуух юм бол те манай монголчууд одоо ингэж зүү ороож хандаа бас одоо юу гэдгийг те аавдаа ч юм уу би биэндээ ингэж сайхан дайлан ойдог байсан одоо хавтаг ойдог гэх мэтчлэн ингээд Монголын өв уламжлалыг бас хадгалж таниулах боломжтой гэд бас жудаг брэнд гэж нэрлэлчээд байгаамаа. Өвгдээдсээс өвлөгдөж ирсэн үндснийхээ хээ угалзыг зүү орон гойж орчин үеийн зангаа цамц цаашлаад олон төрлийн загварлах хувцснуудыг хийх боломжтой гэж загвар зохион бүтээгч Ганаа ярьж байна. Мөн зүү орон гойдол нь маш нарийн анхаарал шаардсан уран чамин ойдлоос гадна эдэн илэгдэж муудсан ч зүү ороож ойсон хээ угалз илэгдэж муудадгүй гэдгийг онцолж байлаа. Мөн оюун дэрийн нөхөр буян дэлгэр эхнэрийнхээ сэтгэл гаргаж ойсон төрсөн өдрийн бэлэг онцгой сэтгэл төрүүлсэн гэдгийг хэлж байсан. Мөн бэлэг үнтэй чамин тансагтаа биш сэтгэлээрээ уралсан бэлэг хамгийн сайхан байд юмаа гэдгийг хуваалцж байлаа. Одоогоор яг зүү ороож, зангаан дээр зүү ороож, цамцан дээр зүү орох үед бол ерөнхийдөө гараагүй байгаа. Тэгээд ог их чимийн санаачлагаар тэгээд яг үнэхээр нөхрийгөө гоёх юмсан гэсэн хүсэл энд бас шингэсэн гэж бодож байгаа. Тэгээд зүү орох ойдл маань болохоор ерөөсөө хувцс нь илэгдэн эсвэл ямар нэгэн бүтээгдэхүүн илэгдэх ч гэсэн зүү орох ойдл нь хэвээрээ байж байдаг. Зангаан дээр зүү ороомоор гэж хэлсэн. Тэгээд зангаан дээр зүү ороно гэдэг хэлэхэд нь урд нь би ерөөсөө ийм харж байгаагүй ийм зангаа. Тэгээд анх удаа тэгээд эхнэрээс ийм зүү ороосон зангаа авсан. Тэгээд энэ маань болохоор энэ яг энэ торгоных нь өөрөх нь үндсэн хийг зүү ороож ингэж өнгө ялгаж өгсөн байгаа ийм зангаа байгаа. Тэгээд энэ самцыг ч гэсэн бас ингэ бүтэн ож гэсэн зүү ороож
гэж ойжгсан байгаа. Тэгээ энэ бол миний амьдралдаа авчирсан хамгийн одоо том бэлэг, дурсамжтай бэлэг. Тэгээ ямар ч эр хүн үүнийг хараад уярдаг юм шүү. Тий, уярдаг хайрлах сэтгэл төрд юм шүү гэж би хэлмэн. Тэгээд бүх Монголын сан гэр бүлүүдэд аз жаргал хүсье. Оюун дээрийн хайртай нөхрийнхөө төрсөн өдөр зориулан уралсан Зангиад самц эр хүний ноён нуруу жудагтай байдлыг бэлэгдэж гаргаж угаад Зангиан дээр зүү ороод чимсэн жудаг брендийг хөгжүүлэх санаа болж чадлаа гэж загвар зохион бүтээгч Гана Бахархан ярьж байсан. Буян дэлгэрийн гэр бүл шиг хайраар дүүрэн Монгол гэр бүлүүд улам олон болох болтугай Лайтнес мэдээллээ.